vlog. Яг хүндээ энэ үеийн мэндийг хүргэе. Би ажиллаад харчаад ихчдэрээ очоод тэгээ ихчдэр нөгөө Монголоос ийм ирсэн имийнэ очиж өгөнгөө ихчд маань миний оюутны гинэ хонхны яриараа өмсчихсэн дээлбээс ахгүй тэрийгэ аваад явж байна. Тэгээд энэ өгөл ёо ярих гэж нэрмэндээ энэ өгөл хинэ энэ 100 нөгөө юуны сөүлийн наадам үзэж магадгүй байх гэж бодоод юу ч гэсэн тэр дээлээ авчлаа. Хүний амьдрал бас юу ч болоо илүү үзээч үлээ гэж бодоод тэгээ би одоо орж байгаа тайдад үзэж өмсөж үзүүлээ. Яа. Би тэ хонхны баяраас хойш нэг удаа сумынхаа наадмаар өмсөж ирсэн. Тэрнээсээ ширсэн өмсөөгөө. Тэгээд юу ч гэсэн аваад ирсэн. Энд ирэхдээ тэгээ энд ирчээд юусэн өмсөх ямар нэгэн шалтгаан гарч ирж байгаагүй. Тэгээд нөгөө Чинганы хамгийн доор нь нөгөө бүр Монголын хин зөвлөлийн хавууд мөсөж явж байгаа. Одоо энийг өмсч үзүүлээ. Тэгээд энэ дотор өөр Монголоос ирсэн юм байгаа. Энийг арц байна. Энэ үү. Энэ нөгөө ээж ажлын газрынхаа нэг чинь надаа энэ чихэр өгч явуулсан гэсэн. Тэгээд миний блогийг үзэж байвал баярлалаа байна. Хамт хийднэ. Хөөрхөж ихрүүд шүү дээ. Ийм чиптэй ирээд нэ. Одоо нэг дэглэмтэй болохоор ирээд л байна. Чиптэй ирээд нэ. Тэгээ манай ихчс надаа өөрөө бүрсэн таргийг сая өгсөн. Амсч үтдээ. Хаймстай. Би өчтөр нэрээ тарганы мацаг бариад би өчтөр нөгөө нэг ивенттэй байсан шүү дээ. Тэрийг тарчаад явж сонгуулаа өгнө гэж бодчихсон хгүй. Тэгээд тарганы мацагт барьжсэн болохоор нэг тийм нөгөө амар өлсцөн тэгээд жоохон ирч хүчгүй. Тэгээд угаасаа манай найз бас өнөөдөр ажиллаа тарцгаад хамт явж өгьегээд тэгээд за тэгээд одоо хувцас олжоод найзтайгаа уулзаад сонгуулаа өгөхөөр явна. Тэгээд сонгуулаа өгөхдөө болохоор би арай өөр дэлэмсэн. Энийг би одоо өмсч үзээд хүрээ дэрээ заяа. Энэ ихтэй өнгөн амар хөөрхөн байгаад надаа ийм цайвар ягаа өнгө цогтөг байх гэдэг таахгүй. Энэ нөгөө энэ таарч юм. Монгол өнөр өнөртж байна. Би нэг яг хонхны баяраар ээжтэйгээ хувцас сонгож явж агаад 13-ийн торгоны зам гэдэг дээ штэ. Тэрэнд яг ганцхан шиг байсан. Тэрийг 99,000 илүү 100,000 илүү яг нэг тэр явц авчихсан. Ямар ч тач яг нэг тийм 100 дотор авч ирсэн санагдчих. Тэгээд зя. Дээдл нь ингээд ийм топ байхгүй юу? Тэнгүүтээ юу хөхтэй шүр сод болсон байна. Ийм би чинь 10 жилдээ ер нь бас хөөрхөн бандаар хөхтэйсэн шүү дээ. Тэгээд хонхны 12-т ордог жилдээ ерөнхийдөө тураад хонхны 20-нд орно гэж зориулж бас спиннинг гэнтертэй явж айгуу жингээ хийж байгаа. Тэгээ авчихсан байхгүй юу. Жохон камера туршил. Яа, бүдэрч бодох чинь. Ингэж харагдчих. Үсээд. Ямар энэз та? За одоо би сонгуулаа өгөхдөө өмсөхтэй л өмсөд өдрий заяа. Энийг би наадмаар өмсөл зүгээр нөө. Энд дэр үсээ ороочвол стейж гарагдчих магадгүй. Энэ дэлээ болохоор би сая Монголоос зорж ихчтэй захиж авсан. Манай ихчийн аав ээж нь Монголоос ирсэн гэж тэгээд дээдээ захиж аваад сонгол авахтай өмсөе гэж бодоод тэгээ бас наадмаар өмсөж магадгүй гэж бодоод тэгээд энэ дэлийг болохоор би юу яаж ийсэн 2 жилийн өмнө Монгол явахдаа ээж ажил дээр ээжэд хэллгүүгээр очоод
Тэгээд влогоогоо энэ дэйлэг өмссөн. Тэгээд тэр үедээ нэг өмсөөд тэрний маргааш нь наадмаар улсын наадмаар нэг өдөр өмсөө. Тэгээд дахиад юу өмсөөгүй. Тэгээ Монголд үлдээсэн мэт таахгүй. Энийг одоо өмсөж яваад сонгол өгчөөд ирээ. Миний анхны сонгол болохоор амар гоё докторийн сонгуулаа өгнө гэж бодохоор. Гэсэн тайд төртэй ингээ харуулж буцаад тайлна. Тэгээд энэ үсний гэр нь бас айгүй өөрхөн. Гэтэ одоо энийг зүгээд явахгүй л тээ. Зүгээр харуулъя. Айгүй өөрхөн хөгсөө хоёр шүлжиж агаад зүчдэг. Тэгээ надад бас ийм толгойн гоёлаага. Энийг би 10 жилдээ цагаан сараар ингээд ойчдаг. Энэ сайгүй хөргөн байгаа. Цагаан сараар би нэг цэнхэр эмээгийн өгчсэн торгоор дээл оёолаад тэгээ тэрэн дээр ийм толгойн гоёл тэгээ улаан бүстэй наслуулаад ингээ явчихсан байхгүй. Үсээ шүлжээд. Тэнгүүдээ бүс нь болохоор энэ. Зэник рүү. Одоо ихтэй толгойн оёл бол зөвж явахгүй зүгээр үсээ шүлжээд тэг ингээд дийлэмсээ сонгол өгчөөд ирээ. За би гэрээс гараа явж ин манай найз бас ажиллаа тарцсан. Тэг бид хоёр шууд яг дээрээ уулзаад тэг манай найз бас шууд дийлэмсээ гараа явж игээд тэг хүмүүс амар хараад байна хичээд байна гэсэн тэгж тэг намайг одоо бас метронд хүмүүс гайхаж магадгүй л ах гэхдээ яд гоё өөр хүнсний авцсан хүмүүсээ явж байгаа юм чи. Монголын элчин рүү явж байна. Тэгээд яс Монголын элчин дээр ерөөсөө өмнө очиж үзэж байгаагүй. Анх удаа очиж үзэх гэж байна. Манай нэг би болохоор энэ дээлийг Солонгосоос авч ирсэн байхгүй юу? Бараг нэг 150 мянган вон орчиллоо ямар ч гэсэн өөртөө харуулад авч ирсэн энийг нь өмсөн гэдэг. Тэгээ ерөөсөн ингэ. Би одоо ингэ заяа хүлээж авсан заяа. Яг доторх юм цэнэглэгчээр уцаад цэнэглсэн. Гэснээр өөртөө өмсөнс ингээд жалгаа асаацсан. Одоо үлээсэн үү? Гэж хоцорсон ч гэжтэй тэгээд метроны цагт гэж таалаа. Гэтэ заяагийн дээлийг бодвол миний дээл ингээд жоохон зузаан байгаа байхгүй юу. Тэгээд халууцаа. Тэгээ би өнөөдөр дээл өмсөхгүй байдаа гэж бодсноо. Энэ дээлийг ерөөсөн нэг ч өмсөөгүй байжгаад одоо ээж рүү явуулах байхгүй юу? Ээжийг өмсгээд ээж эмэгтэй хоёр биений хэмжээч адилхан юм чинь. Тэгээд өөр нь ээж рүү явуулахаас өмнө ч өөртөө авсан юм байна нэг удаа өмсөж гэж гоё сонгол авахгүй. Чи сонгол өмнө өгчээсэн үү? Өгчл байд. Тийм үү? Би ч нөгөө нэг амсанд хүрснээс хойш анхны сонгол өндөр настай хүн гэж. Өндөр настай. Хоёр дахь сонгол юм уу? Миний анхны сонгол гоёос дээ. Тийм үү? Наач таяа их гоё юм шүү дээ. Аюу гайгаа. Юунд зориулж авч ирсэн? Зөвхөн тэгээ хэлбэ. Юу юм бэ? Гэр гоохтай яваа. Бодлоод л юм. Энтраптэй нэг
Аа, нөгөө. Аа. Эндээс авсан юм уу? Монголоос. Эндээс авсахгүй юу? Өөртөө өмсч харуулаад тэгээ хамгийн гоё нь энд гэсэн. Шигтэмтэй нэстэ бүх юм. Чам гэдэг ийм мөнгө бас амар гоё зүйтэй юм. Шигтэн гэхдээ тэр хүн нь ингээ нэг ноёсон гэсэн эднэрийн ингээ наагаагүй. За хинт саналаа хөө бодсон уу? Бодсон. За. Ил тод цай хойлоо. Тэгэж нүдэнээс одлоо. Шодроо цай. Би ер нь бол тэгэж нэр идээдүү гэж бодож байна. Ер нь бол залуучуудаа нүдэнэцгээ. Тэгээд ингээд түрүү явж байгаа байхгүй Монгол тааны тэрүүгээр ингээд яваад яг ингээд хүмүүс харагдахгүйгээд нарийнхан гудамжаар ингээд ганцаараа явжсэн чинь амар одоо Монгол ах хийснээр тэгээд ингээд тойроо зогссон. За тэгээд би яг дундуур нь гарах болчоод гарсан чинь ямар хөөрхий юм ичээд нүрээ. Гэтэ Монгол хүний ингээд дээл өмссөн байгаар харахаар айгүй гоё харагдсан мөлий тий. Тэг ингээд солонгосын гудамжинд ингээд Монгол дээлтэй замхан Монгол дээлтэй ингээд алхаж ин хэрэг айгүй гоё бастай. Өчигдөр би бас нөгөө нэг өдөрлөг явчаад ирсэн шүү дээ ивент. Яна гүгрээ. Тэгсэн чинь ингээд хүүхдүүд амар хөөрхөн өөртөө бас ингээд хоороо дээлээ өмсгөөд ирсэн хүүхдүүд бас байсан байхгүй. Тэгээ амар гоё харагч юм чи ингээд цаанаас тэгээд ингээд яг ингээд дээл ингээд монгол хүнд угаасаа бүр ингээд амар гоё зөгтөг. Айгуу гоё. Би дээл өмсөх дуртай. Тэгээд хоёр гоё сонгол өгч гараад ирээ заяа. Хоёулаа нөгөө нэг эмээ дээрээ өссөн болохоор бүр намайг хүмүүс бүр ингээд чи дээл сонгуулгүй дээл өмсөж байгаа мó гэд хүүе юу яриад байгаа угаасаа сонгуул өмсөж дээл өмсдөг штэ гэд тэгээ бүр хүмүүс чи сонгуул дээл өмсөж яах гээд байгаа маах гээд байгаа хин дээл өмсөж очих юм очих гэдэг. Тэгээ би бүр ингээд зөрөөдлсээр агаад жоохон бахад чи ингээд имээ амар гоё дээлээ шин дээлээ гаргаж өмсөөл өгдөг эмээ дээрээ өссөн гэсэн шүү. Яг аав ээжийн тэр бол зүгээр ингээд өөртөө байгаа зүгээр энгийн гоё хувцас өмсөөл очдөг л та ээж бол нүур амаа будаал. Би тэгтээ өмнөх сонгуул дээр дээл өмсөж байгаагүй манай тийм Монгол үжсэн мэт тий. Амар халуун. Манай давнаач. Гэтэ Монголд бас ер нь бол залуучууд нэг амар дээл өмсөж очиж сонгуулаа өгдөг бах тий. Ер нь настай хүмүүс нь өгдөг баха тийм настай хүмүүс нь аюул. Тэгээ санагдаад. Өө тэгтээ өдөр ирсэн бол энэ гоё сонгуулийн юуны гадаа амар гоё зураг даруулж болох. Гэтэ одоо даруулсан ч болно сте. Болно та. Тий. Спич хийсаж байгаа. Ча бит хоёр тэгээ сонгол өгч гараад ирээ заа юм наха. Ай түр бай. Сая сонгол өгөө гараад ирлээ. Хаана? Энэ хороод шүү дээ.